We went through a lot of wine tonight, you guys. We went through a lot of wine tonight, you guys. We went through. За go-ийн өнгөрсөн цаг went. We went through гэдэг гурван үг нийлхээрээ бид нар туулаад өнгөрсөн байна гэдэг утгыг илэрхийлдэг. Энэ тохиолдолд болохоор a lot of wine tonight. Бид нар маш их вино өнөөдөр орой ууцсан байна гэж хэлж байгаа. Тэгэхээр виног уугаад өнгөрсөн энэ бүх үйл явдлыг таван туулсан байна гэдэг утгаар хэлж байгаа гэсэн. You guys найзуудаа. Really? I only had 2 glasses. I just had a glass. 2. I had 1 glass. Really? I just only had 2. За, тийм үү? Би 2-ыг л уусан шүү дээ. Had 2. Би уусан I drink 2 гэж хэлж болно. Drank 2 ч юм уу тий. Гэхдээ би 2-ыг л авсан гэдэг утгаар тий 2 глассыг л авсан. I just had a glass. За 1 glass гэхийн оронд a glass гэхээрээ 1 гэсэн утгыг илэрхийлдэг. A гэдэг өгтөр үг нь болохоор. Тэгмээ дараас нь 2 2-ыг тий. Rachel, I had 1 glass. За би 1 glass-ыг уусан. Glass гэдэг нь стаканыг хэлж байгаа шүү. Ер нь бол шилийг хэлж байгаа. Тэгээд glass гэхээрээ glass of wine гэхээрээ 1 хундаг дарс гэсэн. I had about a mug full in this lovely I Got Boned at the Museum of Natural History mug. I had about a mug full гэдэг нь болохоор mug гэдэг нь ийм бариултай аягийг хэлж байгаа. За аягийг дотор нь бас англи хэл нь маш олон төрлөөр хэлдэг. Синжтэй аяг, синжгүй аяг, ийм шүлний аяг энтергээд бүгд өөр өөр нэшилтэй байдаг. Mug гэдэг нь болохоор Америкчуудын ууж зансан кофений аягийг coffee mug гэдэг. Тэгэхээр би mug дүүрэн буюу аяг дүүрнийг уусан тийм. In this lovely за энэ маш хайр татам аяга хэлж байна тийм. I got boned at the Museum of Natural History. За энэ аяган дээр нь бичсэн үгийг хэлж байгаа. I got boned гэдэг нь болохоор bone гэдэг нь өөрөө яс гэсэн үг. Амьтны яс ч юм уу хүний ясыг хэлж байгаа гэсэн. Гэхдээ I got boned гэдэг нь энэ хэлц үг нь ярианы хэлэнд хүнтэй секс хийснийг хэлдэг. Тэгэхээр at the гэхээр хаана хэлэх гэж байна те? Museum of Natural History. Байгалийн түүхийн музейд би хүнтэй секс хийсэн гэсэн бичгтээ mug аяганд. Тэгэхээр би энэ аягаар л уусан. Okay, so that's what, 2 bottles? Okay, so that's what? 2 bottles? Ингээ хүмүүсийнхаа ууснуудыг тоолоод үзэхээр 2 шилэл болж байгаа юм шиг байна тий. And yet somehow we went through 5. And yet somehow we went through 5. За yet гэдэг нь хараахан тэгэх болоогүй, хараахан ингэх болоогүй гэдэг утгатай үг. Тэгэхээр гисэн хэдий ч энэ дэр болохоор and yet somehow we went through энэ өгүүлбэр бүтэн өгүүлбэр дундаа энэ ямар утга илэрхийлж юм гэхээр гисэн хэдий ч somehow ямар нэгэн байдлаар тэрний we went through тий туулаад өнгөрсөн тий 5-ыг уучихсан хэрэггүй гэж асууж байна. Тэгээд бүгдээрээ үлдсэн 3 шилийг ганцаараа уучихсан байсан хүн рүү харж байгаа гэсэн. Oh. What's the matter? Fun, Bobby. What's the matter? What's the matter гэдэг үг нь болохоор ямар нэг юм болоо юу болсон бэ гэж асууж байгаа. Fun Bobby. Хөгжилтэй Bobby. What? Isn't he sober? Just turns out that Fun Bobby was fun for a reason. What? Isn't he sober? За тэр Bobby гэдэг залуу ер нь бол архичин байсан юм байлээ. Тэгээд sober гэдэг нь болохоор эрүүл байхыг хэлж байгаа. Арх уухгүйгээр эрүүл байгаа хүнийг he's sober гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр яасан тэр эрүүл байгаа зү? Isn't he sober? Эрүүл биш байгаа гэж юу гэж асууж. Just turns out that Fun Bobby was fun for a reason. За энэ жоохон tricky өгүүлбэр одоо яриухтай өгүүлбэр байна. Just turns out. За turns out гэдэг нь болохоор уг нь turn гэдэг чинь эргэлт мэргэлт гэсэн утгатай үг. Гэхдээ turns out гэж хэрвээ өгүүлбэрт орж ирэх юм бол яг үнэндээ тийм байсан байна лээ. Би тэгж бодож исэн чинь яг цаад өгнөн утга нь ийм байсан байлээ гэдэг утгаар илэрхийлэгддэг. Тэгэхээр that тий
Fun Bobby, хөгжилтэй Bobby was fun. Тэ? Хөгжилтэй байсан нь шалтгаантай байсан юм бэ лээ. Согтуу байнга байж идэг байсан учраас л хөгжилтэй байсан юм байна лээ гэдгийг хэлж байна. You want to hear something funny? Oh, God, yes. You wanna hear something funny? За, you want to гэж тавчлал байна те. Hear сонсох, something ямар нэгэн, funny хөгжилтэй. За, хөгжилтэй зүйл сонсомоор байна уу? Oh God, yes. Бурхан минь тгий. There are no hardware stores open past midnight in the village. There are no hardware store open past midnight in the village. За, hardware store гэдэг нь болохоор бүх төрлийн багажны дэлгүүрийг хэлдэг. Ямар ч багаж болно. Гэхдээ ер нь юм барилгын материал болон багажны дэлгүүрийг hardware store гэдэг. Past midnight гэдэг нь шөнийн 12 цагийг хэлдэг. Тэг цагийг хэлдэг гэсэн үг. Past midnight гэхээр тэг цагаас хойш гэдэг утгаар хэлж байгаа. Village гэдэг нь тосгоныг хэлж байгаа. Тэгэхээр there are no hardware store open. За, онгорхой дэлгүүр байхгүй. Past midnight 12 цаг өнгөрсний дараа in the village дээр тосгонд те байдгүй юм лээ гэж. Юусоо хөгжилтэй юм яриха байлцсан ирүүлээд гэсэн ч те. What's with all the bottles of liquor? What's with all the bottles of liquor? За, bottle гэдэг нь болохоор шилийг хэлдэг. Гэхдээ ямар шил вэ гэхээр дотор нь уух зүйл шингэнтэй шилийг буюу bottle of water гэвэл шилтэй уус, bottle of liquor гэх юм бол шилтэй архийг хэлж байгаа. Архины төрлийн юм хэлж байгаа. Liquor гэдэг нь бид нар ер нь бол зөндөө сонсч ирсэн үг. Яг юм нөгөө өндөр градустай арх биш, юм бага градустай архийг liquor гэж нэрлэдэг. Янз бүрийн жимс мэмстэй ч юм уу те. Юу бага шилтэй уух зүйлс вэ? За, энэ what's with the гэж with all the гэдэг нь болохоор чамд яагаад ийм олон уухан байгаа юм бэ гэдэг утгаар асууж байгаа шүү. With гэдэг үг ороод ирсэн байгаа учраас. Bobby drinking again? Oh, no, this is not for him. This is for me. Bobby drinking again гэж юм те. Drinking уудаг, уугаад байгаа гэж байгаа тийм. Тэгэхээр угаасаа архичийн хүний тухай ярьж байгаа учраас Bobby дахиад архиа уугаад эхэлсэн үү гэдэг. No, it's not for him. Гүгү. Энэ тэрэнд зориулагдсан биш. This is for me. Би өөртөө авч байгаа тийм. That way he's still sober. Wait, he's still sober, but I find his stories about shoelaces much more amusing. За, still sober гэдэг нь одоо still гэдэг чинь одоо болтол одоо хүртэл гэдэг утгаар хэлж байгаа. Тэгэхээр still sober гэхээр одоо болтол ирүүл одоо тий уухгүй байгаа. But I find his stories about shoelace more amusing. За, энэ дээр ямар утгаар хэлж байгаа гэхээр уг нь Fun Bobby өөрийнх нь найз залуу байхгүй одоо үерхэж байгаа залуу байхгүй. Тэгэхдээ тэр хүнийг хараад сэтгэл хөдлөхөөс илүүтэй тэрний гутлын үдээсний талаар ярьж байгаа ярианд нь илүү сэтгэл нь хөдөлж байна гэхээр надад тэр залууг таалагдах болсон гэдэг утгыг хэлж байгаа. Тэрийгээ энэ үгээр зөөрлүүлж хэлж байгаа юм. But I find his stories. Find гэдэг нь олох гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр надад тэрний ярьж байгаа юм нь илүү сонирхолтой санагдаа. Shoelace гэдэг нь гутлын үдээсийг хэлж байгаа. Amusing гэхээр та нар amusement park гэдэрийг сонсчихсан байх тийм. Гайхшруулах, хөгжилтэй байлгах гэсэн утгатай үг байхгүй юу? Тэгэхээр тэрний одоо тийм ярьж байгаа гутлын үдээсний талаар ярьж байгаа нь надад сонирхолтой, тэр хүнээс илүү сонирхолтой санагдаж байгаа. Тийм болохоор би өөрөө согтуу байх хэрэгтэй байна гэж байна. This is really hard for me to say. This is really hard for me to say. За, энэ өгүүлбэр тэр чигээрээ өөрөө одоо миний чамд хэлэх гэж байгаа зүйл надад айгүй хэцүү. Тэгээ би энийг хэлэхэд надад айгүй хэцүү байна. Чи одоо гомдчих баха гэж би санаа зовж байна гэдэг утгаар хэрэглэгддэг үг юм байна. I think you may have a drinking problem. I think you may have a drinking problem. I think би бодож байна те. You may have, you might have, you maybe have
энэ гурлаа адилхан утгатай үг шүү. Maybe, may, might гэж байгаа тийм. Тэгэхээр ер нь энэ may гэдэг үг нь гэхдээ энэ хоёроос нөгөө хоёр might, maybe гэдэг үгээс юугаар ялгаатай гэхээр яг өөрөө нөгөө тодорхой мэдж байгаа биш. Тийм байх магадлалтай гэдэг утгаар хэлж байгаа шүү. Have a drinking problem. Уух асуудалтай. Тэгэхээр би чамайг дархин дуртай уух асуудалтай гэж бодож байна гэж. What, these? Look, I am just not strong enough to be in a codependent relationship right now, okay? What? These? Нөгөө бага архинад барьсан маш тэрийг зааж. I'm just not strong enough. За би яг одоогоор тийм not strong enough. Strong гэдэг чинь хүчтэй гэсэн үг. Тэгэхээр not гэхээр үгүй гэдэг утга тийм. Enough гэдэг нь хангалттай гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би хангалттай хүчтэй биш байна. To be in за байх тийм юунд байх гэдэг codependent relationship right now. Codependent гэдэг нь болохоор ямар нэг юмнаас хамааралтай гэсэн үг. Depend гэдэг чинь нэг юмнаас хамаарах гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр codependent буюу давхар хамаарал гэдэг утгатай үг. Relationship гэдэг нь болохоор харилцааг хэлж байгаа. Ер нь бол үргэлжлэлийг хэлж байгаа. Тэгэхээр би одоогоор ийм хамааралтай харилцаанд байх хүчтэй биш байна гэж. Oh, shoot. What happened? We kind of broke up. Oh shoot. Oh shit гэдэг төстэй. Ер нь бол буудах гэсэн үг байхгүй shoot гэдэг нь. Яа буучаач гэсэн тийм хошигнж байгаа үг гэсэн үг. What happened? Аюу асан бэ? We kind of broke up. За break up гэдэг нь салах гэсэн үг. Broke up гэхээр салсан өнгөрсөн цагтаар хэлж байгаа гэсэн үг тийм. Үерхэж байгаад салахыг break up гэдэг тийм. Тэгэхээр kind of гэхээр тийм юм шиг байна. Бид салчих шиг боллоо гэж хэлж байна. Чин найзууд нь бооцоо тавьсан байсан байна. Сална салахгүй гэдэг тэр. Oh, shoot. What happened? We kind of broke up.